Юуны төлөө бид нар амьдрах ёстой юм бэ гэдэг. Энэ үг миний амьдралд бол ийм. Таны амьдралын зорилго юу? Таны хийгээд миний хийж байгаа оршин энэ байгаа бидний байгаа шалтгаан өөрөө юу юм бэ гэдэг ч юм. Учир юу юм бол би юуны төлөө амьдарч байгаа юм бол те энэ бүхий л номыг бичээстэй нийцэж буй эсгээр нь жишиж үнэл. J.C. Braille. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавиур. Сайн байцгаана уу үзэгчид сонсогчдоо, та бүхэнд Мирагийн номын тавиур буюу магтагчийн номын тавиур гэсэн цоо шин Христ итгэлийн номуудын товчлыг та бүхэнд хүргэх подкаст маань ийхүү цоо шин дугаараа хүргэхэд бэлэн болсон байна. Бидний цоо шин дугаар ийхүү эхэлж байна. За бид Христ итгэлтэй холбоотой номуудыг тухайн номыг орчуулсан орчуулагч болон зохиогчтой хамт ярилцах болно. За бид энэ удаагийн дугаараараа гэрэлт автаа хамтран та бүхэндээ хүргэж байна. За студид гэрэлт автын гэрэлт хөтөлбөрийн маань захирал мөн бидний өнөөдрийн ярих амьдралаа бүү үр номын орчуулагч оюун гэрэл хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. За гэрэлт ав маань Христ итгэлд суурилсан ном, захин ном, подкаст, библ зэргийг хүргэдэг гэрэлт хөтөлбөр байгаа. Тэгээ бид бүхэнтэй хамтран цаашдаа энэ подкастыг үргэлжлүүлэх болно. За бид өнөөдөр маш онцгой бас нэг номыг хамгийн эхний дугаараараа бид сонгоо авсан байгаа. За энэ бол John Bevere гэдэг зохиолчийн Амьдралаа бүү үр гэдэг номыг бид хамгийн эхний дугаараараа сонгон бид хоёр одоо ярилцгаа сууж байна. За энэ ном маань дэлхий дээр маш олон сая хүний итгэл амьдралд гүн нөлөө үзүүлсэн, сая гаруй хэвлэгдсэн, борлуулагдсан мөн маш олон хэл дээр орчуулагдсан ийм онцлогтой ном байгаа. Тэгэхээр Амьдралаа бүү үргээд одоо номынхоо энэ гарчгаас ахуулаад ер нь бид нарт ямар нэгэн санааг бас хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тухай бид өнөөдөр орчуулсан яг орчуулагчтайгаа маш гоё яриаг өрнүүлэх байх гэж найдаж байна. Тэгээд та өөрийгөө товчхон танилцуулаад тэгээ бас яагаад энэ номыг яг сонгосон бэ? Магадгүй гэрэлт ав маань номнуудаа хэрхэн сонгодог бол тэ ямар одоо шалгуур гэдэг ч юм уу эсвэл янз бүрийн сонирхолтой магадгүй түүхэж магадгүй. Тэгэхээр номоо хэрхэн сонгосон бэ? Тэгээд Амьдралаа бүү гэдэг номыг онцгойлон яагаад та орчуулахаар сонгосон бэ гэдгээс эхлэе. За сайн байцгаана уу? Баярлалаа. Намайг оюун гэрэл гэдэг. Би гэрэлт апын захирал бас Амьдралаа бүү номын орчуулагч байна. Тэгээд манай гэрэлт ап and publishing анх яг энэ Пастор John Piper-ийн номуудыг сонгож одоо яг монгол хэлний орчуулах болоход яг энэ Амьдралаа бүү номыг болон бас Ширэн дээдлэн бурхан Христийг таньж баяр хөөргийг олох уу гэд 3 номыг сонгосон. Тэрнээс гадна бас Solid Joyce буюу үргэлжийн баяр хөөр гэдэг нэртэй өдөр бүрийн чимээгүй цагийн үгийг бас сонгож орчуулж өнөөдөр бас уншигчдаа хүргэж байгаа. За энэ гэрэлт манай паблишны гэрэлт апын нэг хамгийн нэг гол зорилго бол яг Монголын христчд маань дэлхийн яг христтгэлийн сор осон сонгодог те унших ёстой ийм ном зохиолуудыг монгол хэл дээрээ уншиж байгаасай те гэсэн хамгийн гол ийм зорилгыг энэ монгол хэл дээр контентыг баяжуулах, ном зохиолыг баяжуулах ийм одоо зорилгоор ажиллаж байгаа. За тэгээд тийм учраас яг энэ ялангуяа Пастор John Piper гэдэг хүн бол өөрөө Desiring God гэдэг байгууллагыг үүсгэн байгуулсан, яг шинжилсэн теологийг одоо гол төлөөлөгч 50 гаруй юм ном зохиол бичсэн. За тэр дундаа бас яг сошиал дээр John Пастраас асууя гэдэг подкаст нь дэлхийд дахина маш олон сая хүнд өнөөдөр хүртэл одоо хүрээд явж байгаа. Өнөөдөр 2200 хэддэг хүлээд баг дугаар дээр тэр подкастнаас хүрээд явж байгаа. Ийм одоо гайхалтай гэх юм уу те ийм пастор одоо 30 гаруй жил яг цуглаандаа пастор хийсэн, бас дээрэс нь Библийн сургуулийн багш, профессор ийм одоо зохиолч ийм хүн байгаа. Тэгээд энэ
хүн маань яг одоо үүсгэн байгуулсан тэр Desiring God гэдэг тэр Христтгэлийн форум бол дэлхийд даяар олон одоо хүний яг хамгийн гол одоо асуултуудаа асуудаг, Христтгэлийн тухай тулгамдж байгаа тэр асуудлуудыг те ирж хайдаг ийм форум болтлоо ингээд хөгжсөн байгаа. За энэ гайхалтай энэ зохиолчийн бас Desiring God гэдэг энэ байгууллагын номнуудыг орчуулж монгол хэл дээр ингээд уншигчтай хүргэж байгаа да. Миний зүгээс одоо би хувь хүнийхээ орчуулагч хүнийхээ зүгээс ч гэсэндээ маш одоо баяртай байгаа. За пастор Джон Пайперийн амьдралаа бүр номыг анх пастор Джон Пайпер залуучуудын Теннессид болсон гэсэн баха залуучуудын конференц дээр амьдралаа бүр гэдэг номлол сургаал заагаад тэр сургаал номлолоосоо үүдээд үндэслээд яг ийм амьдралаа бүр гэдэг номыг анх оюутан залуучуудад зориулж бичсэн. Гэж өөрөө яг одоо өмнөх хүүхдээр тийм бичсэн байсан тий. Тэгээд 2003 онд анх энэ ном маань хэвлэгдэж гараад за тэгээд одоо 2-р 3-р ингээд сайжруулсан одоо дахин хянсан те хувилбарууд нь ингээ хэвлэгдэж гараад өнөөдөр одоо дэлхийд дахинаа сая гаруй хувь борлуулалттай ийм ном байгаа. За энэ номны нэг онцлог нь яг одоо Америкийн Америкт одоо яг тэр угаасаа нөгөө яг сүм чуулганд өссөн Христтгэлийн тухай хангалттай их сонссон, Бурхны тухай хангалттай их сонссон ийм одоо залуучуудад өөрөөр хэлбэл мэддэг хэрнээ одоо яг сайн төдийлөн итгэдэггүй те амьдралынхаа утга учирыг болгож амжаагүй байгаа ийм хүмүүст одоо зориулж битсэн гэхээр нэлээд энэ номыг зүгээр би орчуулагч хүнийхээ зүгээс юу гэж харж байна вэ гэхээр нэлээд одоо гүн ухаанлаг те философик тэгээд дээрс нь маш юм логик одоо учир дарааллыг нь маш сайн гаргаж өгөөд тэгээ ялангуяа амьдралын хамгийн гол одоо бид нар ч одоо дөнгөж нөгөө 17 8 таахта амьдралын нэрэл утга учир гэж юу юм бол би юуны төлөө амьдарч байгаа юм бол те энэ одоо сэтгэл зүрхий маань юу дүүргэж те намайг илүү баяртай одоо жаргалтай болгох юм бол ч юм уу ер нь хүн болгонд тийм асуудал тулгардаг бах те тэр яг асуудлуудыг нь дээр нь тулгуурлаж яг амьдралаа яаж дэмий өрөхгүй байх вэ? Юуны төлөө бид нар амьдрах ёстой бэ гэдэг энэ гайхалтай номыг ингээд бичээд өнөөдөр энэ номыг уншаад Христ рүү буцаж ирсэн, Бурхан руу буцаж ирсэн хүмүүс хэдэн хөл бөмбөгийн талбайд багтахгүй олон хүн байдаг гэж зүгээр одоо интернет орчин дээр тэгж хүмүүс олон гэрчлэлүүд тэгж бичсэн байдаг л да. Товчхон танилцуулахад ерөнхийдөө тийм тийм та саяас хэлсэн шүү дээ амьдралын утга учир гэж юу вэ гэж бас хүмүүс ирж хайдаг гэсэн тий. Тэгээд нөгөө тантай яг анх уулзаад яг энэ номны талаар сонсож байхад эхлээд уг нь оюутан залуучуудад залуу хүмүүст одоо дөнгөж өсвөр насны дээрээ ч юм уу их сургуулаа төгсвөл за миний амьдралын зорилго юу вэ яах вүлээ гэж боддог шүү дээ тий. Тэгээд яг тийм залуучуудад зориулж бичсэн чинь эсрэгээрээ нөгөө тэтгэврт гарсан 50-аас дээш 60-аас дээш гэдэг ч юм уу ийм тэтгэврт гарсан хүмүүст маш их хүрсэн нөлөөлсөн тэр хүмүүст одоо илүү амьдралын утга учираа дахин олоход гэдэг ч юм уу дахин зорилготой болоход маш их түлхэц болсон талаар сонсоод энэ бол ингээд яг нэг одоо хэсэг бүлэг хүмүүс зориулсан биш бүх хүмүүс зориулсан юм байна. Бүх хүмүүс ийм амьдралын өөр өөр үе шатууд дээр өөр өөр улирлуулалтад явж байгаа. Тэр бүхэн дээр нь энэ ном ямар нэгэн байдлаар нөлөөлөх юм байна гэдэг зүйлийг олж харсан. Тэгээ та сая хэлсэн таны амьдралын зорилго юу вэ гэж асууж шít те. Тэгэхээр яг одоо сонсож байгаа сонсогчид үзэгчид маань бас өөрсдөөсөө асууж үзээсэй те. Таны амьдралын зорилго юу вэ? Таны одоо амьдралын утга учир гэж таны хувьд юу байна вэ? Тэгээд таны хийгээд миний хийж байгаа оршин энэ бидний байгаа шалтгаан өөрөө юу юм бэ гэдэг ч юм уу. Яг ийм гүн гүнзгий асуултуудад энэ ном маань өөрөө хариулж өгдөг. Тэгэхээр энэ асуултуудыг бид нар хизээ нэгэн цагт ирж хайдаг. Итгэгч бай, итгэгч биш ч бай. Бид нар хайж идэг те. Тэгэхээр энэ нь одоо магадгүй хамгийн чухал байх. Магадгүй бидний боддог энэ асуултын маань хариултыг энэ ном өөрөө маш ойлгомжтойгоор биднэрт тайлбарлаж өгсөн. Тэгэхээр үргэлжлүүлээд та сая бол ингээ номынхаа талаар ер нь товч ерхий танилцуулчихсан учраас ер нь номын агуулгууд руу оръё те. За тий. Яг чиний түрүүний ярьсан энэ амьдралын утга учир гэж юу юм бэ? За бид нар яг юуны төлөө амьдарч байгаа ингээд яг тэр
бас нөгөө яг 50-аас дээш насны хүмүүс энэ номыг илүү их уншсан байсан. Хоёрын залуучуудад хандаж уулна бичсэн чинь ингээд энэ үгнүүдийг пастор Джон Пайпер өөрөө яг нөгөө хамгийн сүүлд найруулж гаргасан өмнөх үгдэрээ бичсэн байсан байхгүй. Тэгээд надад хамгийн гайхалтай санагдсан юм болохоор яг энэ номны эхний 3 бүлэг дээр Джон Пайпергоо яг амьдралын утга учир гэж юу юм, объектив үнэннээс бид нар амьдралынхаа утга учирыг олох тухай ерөнхийдөө ярьдаг. Тэгээд нэг үнцгийг айгу гаргаж өгсөн надад их гоё санагдсан. Тэр нь юу вэ гэхээр одоо бид нар ингэж боддог штэ, ер нь хүн болгоно л ер нь тэгж боддог. Ер нь хэн хүн л тэгж боддог баг. Одоо яавал сайхан амьдрах вэ гээл те. Яавал одоо нэг аз жаргалтай гоё амьдрах вэ. За нэг гой сургууль төгсөөд өндөр цалинтай ажилд ороод хөөрхөн хүүхдүүдтэй болоод сайн их нэртэй нөхөртэй болоод сайхан байшинтай болоод тий за сайн унаатай болоод за тэгээ хүүхдүүдээ боловсралтай сайн хүмүүс болгож өсгөөд дээрэс нь өөрсдөө тэтгэврт гарсан үедээ хангалттай мөнгө цуглуулад тийшээ аялаад сайхан амьдарч агаад тэгээд нэг тамд орохгүй тий ямар ч гэсэн бурханд итээд нэг муу хүн болохгүй, муу юм хийхгүй явж агаад тамд орохгүй хүн шиг ингээл амьдралаа өнгөрөөвөл би одоо энэ амьдралын минь зориг болоодоо гэж ер нь ихэнх хүн л бид нар тэгж төсөөлж одоо өссөн шүү дээ тий. Гэтэл яг ингээд тэр үнцгийг гаргаж ирээд ингэж бодож ивэл уучлаарай. Та амьдралаа дэмий өрөх гэж байна. Энэ бол амьдралаа үрхийн одоо цондон тий эмгэнэлч хичгээлч гэдэг юм. Аюу хатан өгнүүд гаргаж ирээд тэгвэл одоо ялангуяа Америк мөрөөдөл гэж бүр тэрийг айгу тод гаргаж ирсэн аахгүй. Америк мөрөөдөл гэж хүмүүс айгу ярьдаг. Америк мөрөөдөл гэж юу юм бэ? Тэтгэврт гарсан хойно хангалттай мөнгө цуглуулад халуун орноор аялаад те далайн ирэг дээр очиж хязаа цуглуулах юм уу? Энэ таны амьдралын Америк мөрөөдөл үү те? Энэ таны амьдралын зориг мөн үү? Тэгвэл бид нар ийм зүйлийн төлөө ийм нэг аяд тух те аз жаргалтай амьдралч тийм үү ийм өчүүхэн зүйлийн төлөө бид нар бүтээгдэв шүү. Бид нар илүү агуу зорилгын төлөө бүтээгдсэн шүү гэд тэр үнцгийг гаргаж ирээд тэгээд амьдралын утга учируудын тухай ярьж эхэлсэн байдаг байхгүй юу? Яг энэ эхнийхээ бүлгүүд дээр. За тэгвэл амьдралын утга учир гэж яг юу юм бэ те? Бид нар тэр утга учирыг хаанаас олох юм? Одоо хүн гэд за энийг анх нөгөө нэг яг пастор Джон Пайпер өөрийнхөө хүүхэд настай илүү холбож бичсэн байдгийг. За тэр нь яг юу гэж хэлдэг вэ гэхээр өөрөө ер нь бас амьдрал одоо аав нь пастор хүн байгаад тэгээд аавыгаа дагаад нөгөө сүм цуглаан дээр очиод сургаалын ингээд сонсоод тэгээд тэр цуглаан дээр нэг настай хүн ирээд тэр хүмүүний төлөө ингээд тэр сүм чуулганараа бараг 20-30 жил залбирсан юм уу да тий ингээд одоо бурханд итгэхээсээ Есүс итгэхээсээ гэд. Гэтэл тэр хүн ингээд ерөөсөө огт итгэхгүй явж байгаад нэг өдөр яагаад ч юм нэлээд олон жилийн дараа одоо нэлээд настай болсон эргэж ирээд тэгээд одоо яг бурхныг хүлээж аваад Есүсийг хүлээж аваад тэгээд харин тэр үед тэр хүн юу гэж уйлж исэн бэ гэхээр хайрын амьдрал минь хайрын чиг амьдрал минь гэдэг тэр яг нэг юм сонсогдмоор бараг. Тэгээд тэр үг одоо яг пастор Джон Пайпер өөрийнх нь нөгөө ой тоон дурсамжинд гэх юм уу ингээ гүн ингээд одоо нөлөөлцөн. Тэгээд тэрийг бодож ингэж яваад нэрээ яавал энэ амьдрал хайрын амьдрал болох вэ те яавал амьдралаа дэмий өрөхгүй байх вэ гэдэг бодлыг өөрт нь аягүй их ингэж нөгөө хүүхэд байхаасаа эхлээ хайсан гэж яг бичсэн байдаг байхгүй. Тэгээд хайж явж агаад тэгвэл яг бид нар ялангуяа зөвхөн пастор Джон Пайпер ч биш хүн болгон л ер нь яг энэ асуултыг ирж хайж ингэж амьдэрдэг те. Тэгээд нэг айтаахан за одоо ялангуяа бид нар за ийм чимтэй олчвол тийм чимтэй олчволч гэдэг юм уу те одоо нэг сайхан амьдрах гэдэг энэ даа гэж бодоол те тэгээд гэтэл одоо пастор Джон Пайперийн бичснээр бол тэгвэл хайрын амьдрал болно шүү. Тэгээ анханасаа энэ амьдралынхаа утга учирыг агуу тэр зорилгоо барьж аваарай. За тэгвэл яг тэгээд тэр утга учираа ирж хайгаад ингээд явж идэл харин бид нарт ямар саад бэрхшээлүүд учирдаг вэ гэдгийг яг 2 дугаар бүлэг 3 дугаар бүлэг дээр илүү ингээд тодорхой бичсэн байдаг байхгүй юу? Тэгээ 2 3 дугаар бүлэг рүү орохоосоо өмнө бас нэг юм одоо их үү онлайн тийм нэг үг хэллэг гарч ирдэг шүү дээ. Энэ айгүй хэцүү үг байгаа байхгүй юу? Экзист
existentialist гэдэг нэг юм үзэл байна тий. Дээрээс нь объектив байдлаас, субъектив байдлаас ингээд хүмүүс хардгаа гэдэг нэг юм онлын нэг философийн нэг юм ойлголт гарч ирдэг шүү дээ. Энэ номон дээр маань. Тэгэхээр энэ нэг юм онлын хэцүү үг хэллэгийг та нэг машин бидний энгийн үг ярианд байдаг шиг энгийнээр тайлбарлавал та яг энэ үзлийг энэ объектив, субъектив гэж яг аль талаас нь яг юуг яриад байгаа гэдгийг та маш энгийнээр энгийн хэрнээ богинохноор тайлбарлахыг гэвэл юу гэж тайлбарлах вэ? За энэ хэцүү үг чи одоо existentialism тий. За энэ үгийг зөвөр товчхоноор тайлбарлах юм бол оршин байгаа нь хүний өөрийнх нь оршин байгаа нь өөрөө утга учирыг бий болгоод юм аа. Хүн амьдралынхаа утга учирыг өөр хаанаас ч олохгүй зөвхөн өөрөө бий болгоно гэдэг энэ үзэл юм байна л да. Одоо маш энгийнээр тайлбарлах юм бол тэгээ ялангуяа яг энэ номон дээр пастор Джон Пайперыг өөрөө ингээ өсвөр нас залуу тий дөнгөж оюутан байх үед нь яг 1960 70-аад оны үед ялангуяа энэ үзэл маш их одоо газар авч ирсэн гэж байгаа байхгүй. За тэгээд бүх дуу зохиол тий ялангуяа тэр нөгөө нэг Beatles-ийн дуунуудын тухай ийм бүр бичсэн. Одоо Beatles-ийн дуунууд, ер нь кино зохиолууд, театрын уран зохиолууд тий тэр Годог хүлээх үүч гэдэг юм уу. Эсвэл Beatles-ийн одоо хаанч байхгүй хүнч гэдэг юм уу тий. Ер нь энэ бүх одоо энэ урлаг уран сайхан кино тий энэ бүх зүйлүүд хүртэл хүмүүст ямар ойлголтыг өгөхийг хичээдэг вэ гэхээр чи амьдралын утга учирыг өөрөө л бүтээн. Чи өөрөө амьдралын хайзан гэх. Ти амьдралын эзэн. Тэгээд чи амьдралын өөрөө энэ амьдралыг ямар утга учиртай байлгахыг хүсэж гин те. Тэрийг чи өөрөөсөө одоо таньж олж нэ өөр хаанч байхгүй гэд тэр Годог хүлээхүүгээ жүжиг бол бүр тийм утга санаагаар бичигдсэн. Одоо хүн бурхныг хүлээгээл амьдралынхаа турш бурхныг хүлээгээл гэдэг бурхан ирэхгүй байгаад дуустдаг тийм утга санаатай жүжиг байгаа байхгүй. Гэх мэтчлэн тэгээд тэр бүх үзэл суртал ингээ бүр нэвт ингээ шингэсэн үе байсан. Яг тийм үеүүдийн дундуур одоо ялангуяа тэр тухайн 1960 70-аад оны үед ингэж өсөж том болсон хүмүүс амьдралынхаа утга учирыг тэр объектив үннээс, Библиэс, Бурханаас олж авна гэдэг чи өөрөө нилээн одоо алаан байсан юм а гэдэг шиг тийм тэмцэлтэй зүйл байсан юм а гэдгийг онцолж байгаа. Гэтэл яг одоо яг энийг ингээд сонсох юм бол өө чинь юу 60 70-аад оны асуудал вэ? Энэ үзэл суртал одоо ч байгаа шүү дээ. Өнөөдөр ч байна. Өнөөдөр ч одоо чи ингээ өөрөө манифест хий, амьдралынхаа утга учирыг бий болгох тий. Энэ үзэл суртал одоо хүртэл байдаг. Тэгээ ялангуяа энэ үзэл суртал бүр хаашаа шургалж ордог вэ гэхээр бүр сүм чуулган лу. Христ итгэл рүү тий. Энэ бүр энэ Библи бол объектив үнэн биш юм аа. Бурхан бол объектив үнэн биш юм а гэдэгт бүр итгэдэг Христ итгэлийн гаж урсгалууд хүртэл байдаг тийм энэ зүгээр одоо яг цэвэр яг гаж гэхгүй ч гэсэндээ заримдаа яг ийшээ орчих ингээд айгу боломжтой байдаг. Тэр отгоо ингээд жижиг Библи судал дээр хүртэл заримдаа бид нар Библийг ингээд уншиж агаад энэ Библи ямар утга Бурханы үг ямар утга санаагаар бичигдсэн бэ гэдгийг өөрөө ойлгохыг хичээхээсээ илүү энэ үг миний амьдралд бол ийм утгатай юм аа. Энэ үг миний амьдралд иймэрхүү хүчин тэ хүчин төгөлдөр утгатай юм аа гэж гаргаж ирвэл энэ Библи бидний хувьд объектив үнэн биш, субъектив үнэн болчихж байгаа. Хүн болгонд өөрөөр ойлгох гэж. Өөрөөр хэлбэл объектив үнэн гэж огт байхгүй. Бүх юм субъектив утгатай шүү. Чи энийг яаж харж байна? Энэ бол тийм л утгатай гэсэн. Чиний л зөв гэсэн санааг гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр нэр энэ үзэл сурталч өнөөдөрч байгаа. Тэг өнөөдөр ч маш олон зүйл дээр, маш олон ном зохиол дээр, маш олон одоо кино тий зүйл дээр байгаа шүү дээ эргэн тойронд. Гэтэл яг үнэхээр нэрэл тийм байна да. Би ч зүртэл ингээд анх сүм цуглаанд яваад итгэж өснөхийн дараа Библи уншиж байхдаа тийж уншиж исэн үе нэрээ байгаахгүй. Тэгээд энэ номыг орчуулж байхдаа яг боцоо нэрээ яг хийжсэн нэрээ яг ингэж зэрэнтэй бодож гоод байдаг байсан тий боддог байсан ч гэдэг юм уу. Тэгээд харин яг эхний одоо юу гэдэг 2 3 дугаар бүлэг дээр гаргаж ирж байгаа санаа бол бид нар ерөөсөө тэр амьдралын утга учир гэдэг зүйлийг өөрөөсөө олохгүй. Харин
бурхан буюу ерөөсөө л бид нар тэр амьдралынхаа утга учирыг зөвхөн бурханаас олно. Бурхан гэдэг чинь өөрөө объектив те үнэн хувиршгүй цорын ганц те ийм үнэн байгаа. За энэ үннийг олохын тулд бид нар бүтээгдсэн. Тэгээд явандаа яг тэр бурхан гэдэг чинь өөрөө ямар сүр жавхлантай, ямар гайхамшигтай ийм те одоо агуу сүр жавхлантай ийм үнэн те үнэн объектив үнэн байгаа вэ? Тэндээс бид нар амьдралынхаа зорилгыг олж авах юм шүү гэдгийг айгуу гоё одоо тайлбарлаж эргүүлж те ингэж тайлбарлаж өгөөд тэгвэл нэг одоо нэр энэ дээр нэг гаргаж хэлхийг айгуу өссөн өнцөг маань яг энэ бүхнийг өөрөө пастор Джон Пайпер яг олж мэдсэн өнцгүүд нь их гоё. Өөрөө яг яаж энэ бүхнийг олж мэдсэн бэ гэхээр тухайн үед одоо яг тийм одоо оршин байгаа нь л утга учирыг бий болгоно гэсэн ийм их үзэл сурталын дундуур бас тэнд бурхан бас ажиллаа хийсээр л байсан гэж бүр бичсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэр нь юу вэ гэхээр айгүй олон тийм одоо яг тэр объектив үннүүдийг дэмжсэн Библи бол яг өөрөө хүчин төгөлдөр үнэн юм а гэдгийг дэмжиж бичсэн юм гайхалтай ном зохиолуудыг өөрөө одоо яг тэр 20, 18, 9 те энэ настай хахтаа олж уншсан нь тэгэхээр өөрийнх нь хувьд маш том нээлт ингэж болж исэн юм а. Одоо Джонатан бидний одоо яг хуу Джонатан Эдвардс те Йонатан Эдвардс гэж орчуулдаг бид Джонатан Эдвардс C.S. Lewis буюу монголоор бид нэр K.S. Lewis гэж орчуулж байгаа. K.S. Lewis гэдэг одоо Нарниагийн түүхүүд энэ төр гээд том хүүхдийн зохиолууд бичсэн зохиолч байдаг шүү дээ тий. Уран зохиолын багш профессор ийм зохиолч байсан. Энэ хүний бичсэн ном дээрэс нь доктор Фьюлер гэдэг хүний бичсэн одоо хүчин төгөлдөр тайлбар тий. Яг тэр C.S. Lewis-ийн K.S. Lewis-ийн бичсэн холцгүй цэвэр итгэл Христтгэл гэдэг ч юм уу тий. Mere Christianity гэдэг энэ номнуудыг өөрөө олж одоо тухайн үедээ ингээд хин нэгэн хүн бэлгэлээд ч юм уу одоо өөрөө яг тэр оюутан багт ингээд уншсан нь өөрийнх нь хувьд нэрээ юу лээ би чи нэрээ амьдралынхаа утга учирыг энэ Библиэс л олох юм байна бурхнаас л олох юм байна гэдэг тэр ухаарлыг өгсөн юм шүү гэж өөрөө яг ингээд энэ дээр бичсэн байгааг бас айгүй гоё онцолж яг хэлмээр яг санагдаад байна л да. Тэгээд тийм учраас бас яг энэ дээр яг юу жуулж байгаа гэхээр бас яг бид нар ч гэсэндээ энэ пастор Джон Пайперийн энэ номыг дээрэс нь Христтгэл номнуудыг за явандаа магадгүй тэр бүр сонгодог тэр 100 жилийн өмнөх номнуудыг монгол хэлээр орчуулад тий ингээд бас бид нар энэ номнуудыг унших нь бас ямар чухал юм бэ? Бид нарын бүр амьдралын утга учираа олоход хүртэл чухал нөлөөлж штэ тий. Тэгэхгүй бид нар зөвхөн ингээд Библийг уншаад заримдаа бид нар буруугаар хүртэл ойлгох гээд байдаг юм байна тий. Тэгвэл энэ Библийн зөв утгаар объектив үнэн гэж харж тий уншиж сурахад хүртэл бид нар ийм ном зохиолуудыг одоо Христтгэлийн ном зохиолуудыг унших нь яагаад тийм чухал юм бэ гэдгийг энэ номноос бас айгүй хараад бас тэрэнд аягүй баярлж ирсэн нэрээ тийм байна гэд энэ нэрэл хүүхд залуучууд бид нар тий тэр Христ гэж байгаа дөнгөж итгэж байгаа хүмүүс ч юм уу энэ гоё номнуудыг бас уншаасай гэд. Тэгээд энэ эхний 1 2 дугаар бүлэг нь бол яг энэ тухай ярьж агаад тэгээд ямар утга санаар одоо гулсаж гэх юм уу тий ордог вэ гэхээр тэгвэл бид нар ингээд хүн ер нь хизээ аз жаргалтай ах вэ гэд хэлдэг аахгүй 2 дугаар бүлэг дээр. Тэгвэл бид нарын амьдралын утга учир чинь хүн ингээд өөрийнхөө нэг зүрх сэтгэлийг дүүргээд гоё аз жаргалтай амьдрахыг хүсэж дээ штэ. Тэгвэл тэр жинхэнэ аз жаргалыг хаанаас олох юм бэ гэд тэгж одоо яг тэр одоо бид нарын зөвхөн амьдралын утга учираа олох нь ч юм уу эсвэл бурханд итгэх нэг амар юм хэцүү, уйтгартай, дарамттай тийм сонирхолгүй юу ямар эдийн тийм юм огтхон биш шүү. Харин бурхан өөрөө тэр бурханы ерөөсөө энэ одоо Библийн түүхийг харах юм бол бурханы түүх бол өөрийнхөө сүр жавхлан хүмүүст таниулах тий өөрийгөө таниулах тэр бол бурханы одоо туйлын төөрхөн зорилго байсаар ирсэн. Тэгвэл хүний зорилго юу юм те? Хүний зорилго бол энэ агуу гайхамшигтай бурханаас амьдралын утга учираа олж авч жинхэнэ объектив үннийг олж авч ингэж итгэх нь өөрөөх нь хүний. Гэхдээ ингэж итгэснээрээ хүн харин илүү одоо зүрх сэтгэл нь дүүрэн
баяр хөөртэй аз жаргалтай амьдрах юмаа гэдгийг бас пастор Джон Пайпер руугаа тэр одоо Джон ялангуяа Джонтэй эдвэрцийн номнуудыг уншиж агаад ерөөсөө яг би ингэж бодож байгаа. Одоо яг энэ пастор Джон Пайпер анх тэр залуу байх үедээ л магадгүй сүм чуулган гэхээр өөрт нь уйтгартай санагддаг байсан байж магадгүй тий. Нэг ингээ уламжлалт ингээ тийм юм байна да гэж бод. Гэтэл яг тэр номнуудыг уншаад өөрөө юуг бас олж нээсэн бэ гэхээр ерөөсө Христ итгэл гэдэг чинь Бурханд итгэнэ гэдэг чинь уйтгартай, дарамттай ийм юм биш юм байна. Харин бүр эн чинь намайг аз жаргалтай, баяр хөөртэй миний амьдралын аз жаргалыг дүүргэх гээд байгаа явдал юм байна шүү. Энийг таньж мэднэ гэдэг чинь би өөрөө аз жаргалаа олно гэсэн үг юм байна шүү гэд тэр өнцөг рүү одоо номны 3 дугаар бүлэг орж ирэхдээ ингээд аюугай орж ирдэг байхгүй. Христэд суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт айп хаанч хизээч хам. Гэрэлт айп. Тэгээд нөгөө нэг юун дээр тодруулбал нөгөө бүтээл ба бүтээгч гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр илүү нөгөө фокуслаад одоо бид нар чинь сая хэдүүлээ эхлэхдээ миний амьдралын утга учир юу юм бэ? Миний хийгээд таны те үзэж байгаа таны ингээд яг одоо оршиж байгаа шалтгаан ч өөрөө юм бэ гингүүд бид нар бүтээл байгаа шүү дээ. Бурхны бүтээл байгаа. Тэгэхээр энэ бүтээл өөрөө ямар зорилготой вэ гэхээр бүтээгчээ алдаршуулахын тулд байгаад байгаа гэд одоо зохиолч маань бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр нь танд жоохон нэмж ярих юм байвал бүтээл ба бүтээгчийг за яг түрүү нөгөө ярьсан нөгөө яг одоо 2 дугаар бүлгээс 3 дугаар бүлэг рүү ингээд орж байгаа. Тэр утга санаан дээр яг энийг ярьдаг байхгүй. Бид нар ингээд нөгөө бид нар Бурхныг алдаршуулахын төлөө бүтээгдсэн байна. Бид нар Бурхнаа таньж мэдхийн төлөө бүтээгдсэн байна. Ингээд ахаар нөгөө хүний нэг юм эвдэрсэн гажуудсан ойлголт юу гэдэг вэ гэхээр бид нар Бурхнаа алдаршуулна гэхээр Бурхнаар ашиглагдах гэдэг юм санагддаг нэ. Бид нар Бурхнаа магтана гэхээр тэр нэг л айгу магтуулах дуртай Бурхан байна тий. Бид нар нэг хэлэх гээд байгаа юм шиг тий. Тэгээ бидний аз жаргалтай энэ яг ямар холбоотой юм бэ гэж асуумаар тий. Тэгээ тийм өнцгүүдийг гаргаж ирэх үедээ ер нь аз жаргал гэж юу юм бэ гэж асуудаг байхгүй юу? Ялангуяа тэр 2 дугаар бүлэг дээр Grand Canyon дээр сэтгцэн юм гэдэг нэг хэсэг байгаа. Тэн дээр шиг гоё яриас тий. Тэгээ тэн дээр ингэж бичсэн ба. Яг хүн ер нь хизээ хамгийн аз жаргалтай байдаг вэ? Амар амжилттай өөрөө ингээд амжилт гаргаад тий өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх үедээ юу үгүй хүн хизээ хамгийн аз жаргалтай байдаг вэ гэхээр ер нь өөрийнхөө тухай огт бодог байх үедээ хүн хамгийн аз жаргалтай байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөөсөө агуу өөрөөсөө гоё тий тийм сүр жавхлантай зүйлийг багтан биширж гайхаж биширхээр бүтээгдсэн байхгүй. Тийм ч учраас бид нар одоо байгаль дээр байгаа байгалийн сайхныг хараад хүн биширдэг. Ялангуяа Grand Canyon ч юм уу. За бид нар монголоор авч үзье л да ингээд одоо хөдөөхээр ингээ гарахаар тэнгэр дүүр ингээ оддыг заримдаа од маш ингээд ирэхс тунгалаг харагддаг штеп. Тэрийг хараад бид нар ингээд бүр гайхаа тий ямар гоё юм бэ агуу юм бэ. Нэрэл Бурхан байгаа юм да гэдэг бодол биднэрт өөрөө ирэхгүй цаана ингээд төрдөг. Энийг Бурхан л бүтээсэн байхаас аргагүй гэж баг хэлмээр тий. Яг гэтэл тэр Бурхны бүтээлүүдийг бид ингээ хараад гайхан биширж штэ тий байгалыг хараад байгалийн тэр үзэсгэлэнтэй төрхийг хараад бид нэр одоо биширж байна. Тэгээд яагаад Grand Canyon дээрх одоо сэтгцэн юм гэвчсэн бэ гэхээр хэрвээ хүн тийм гайхалтай байгалийн сүр жавхлан тий үзэсгэлэнг хараад би ямар агуу вэ гэд Grand Canyon дээр одоо гарчаад тэгэж бодох юм бол эн чин сэтгцэн эмгээгүй гэсэн үг үү те хүн хизээч тийм байж чаддаггүй хүн бүр хүний бүр төрлөхөөсөө юу гэхээр хүн тийм одоо агуу сүр жавхлантай үзэсгэлэнтэй зүйлийн өмнө очиод за бүр хайртай хосоо төртөл ингээ би нэгаа ингээд өөрөө ирэхгүй магтдаг штэ магтаад байгаа нь яагаад зүгээр хүн гээд нөгөөх нь магтуулах нэг нь магтах дуртай да биш те энэ үнэхээр энэ хүн дурлаад энэ хүний гоо сайхныг би бишрээд сайн сайхныг би биширж байгаа учраас магтснараа миний аз жаргал дүүрэн болох гэдэг байгаа байхгүй юу? Биний бүр тэр хайр дурлал те би хайр дурлалаа илүү гоё мэдрэх гээд байгаа. Яг тэрнтэй адилхан. Гэтэл одоо юу гэдэг
хүний хайр дурлал, энэ байгалийн гоо үзэсгэлэн гэдэг чинь энийг бүтээсэн бүтээгчийнхаа хажууд бол бас харьцуулшгүй зүйл байгаа шүү дээ. Энийг бүтээсэн бүтээгч нь өөрөө бол харьцуулшгүй бүр тийм агуу сүр жавхлантай, магтмаар үнэхээр бид нарын гайхан бишрүүлэхээр ийм бурхан одоо магадгүй итгэдэг хүмүүсийн хувьд бол ингэж хэлэхээр жоохон сонь сонсогддог байхаа л та Гэхдээ үнэхээр бурхан гэдэг чинь өөрөө ийм агуу үнэхээр бид нар таньж мэдлээ гэхэд бид нарын аз жаргалыг дүүрхүүц, сэтгэлийг дүүрхүүц ийм бурхан шүү гэдгийг одоо бүр онцолж ингэж яг хэлж байгаа байхгүй. Тийм учраас хүн яг бурханыг өөрөө алдаршуулна гэдэг нь бурханыг өөрөө хараад гайхан бишрээд бурхан миний амьдралд ямар гайхамшигтай зүйл хийсэн юм бэ? Бурхан надад ийм агуу хэрнээ навчуухан надад хайрлж миний төлөө хүүгээ хүртэл өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ гэд хүн бодоод ирэхээрээ үнэхээр хүн тэр зүр сэтгэл нь дүүрж аз жаргалыг мэдэрч тэндээсээ хүн амьдралынхаа утга учирыг олоод ингэж амьдрд юм аа гэдэг тэр үнцгийг аягүй гоё гаргаж ирсэн байдаг. Тэгээд энэ зөвхөн ингээд бурхны одоо ингээд 3 дугаар бүлэг дээр жишээ нь бурхны юм агуу сүр жавхлан харин хаана тэр бурхны сүр жавхлангийн бүр нарны одоо нар гэж бурхны сүр жавхлан нар гэж бодох юм бол нарны тэр гол тэр одоо цацаргийг гаргаж байгаа тэр төв нь хаана гэдэг вэ гэхээр бурхан энийг загалмаа дээр биелүүлсэн гэж хэлсэн байдаг байхгүй өөрийнхөө хүүгийн үхэл тэр загалмайг тэгээд ялангуяа 4 5 дугаар бүлэг нь бол нэлээд хүндсэн бүлгүүд байгаа. Одоо бүр ингээд бид нар загалмаагаар сайрхаж амьдрна гэдэг чинь юу юм бэ гэдэг тухай ярьж эхэлдэг байхгүй. Тэгээд би түрүү нэг юм ярих чаад нэрэ марч. Ялангуяа хүн нөгөө хүнийг хайрлна гэж юу юм бэ гэд. Тэгээ бид нар заримдаа нөгөө хүн хүнийг хайрлна гэж бодохоор ялангуяа нэг хүнийг хайрлна гэж бодохоор бидний нийгмийн ойлголт нэлээд гажуудсан байт юм байна л да. Тэрний юу гэхээр хайрлна гэхээр би чамайг ямар чухал хүн бэ гэдгийг ойлгуулна гэж хүмүүс одоо бид нар ер нь тэгж бодд юм байна. Намайг хүн хайрлаж байгаа юм чинь би энэ хүний хувьд айгүй чухал гэдгийг нь одоо би мэдрүүлвэл энэ хүнийг хайрлаж байгаа одоо өөртөө итгэлийг нь өсгөнч гэдэг юм уу Гэтэл яг бурхны хувьд Библиэлд бичснээр бол хайр гэдэг чинь юу вэ гэхээр хайр гэдэг бол энэ хүнд хамгийн сайныг нь өхийг л хайр гэж байгаа. Тэгвэл бурхан биднэрт хамгийн сайныг нь өгсөн. Өөрийнхөө хүүг өгсөн бүр тэгэж хүртэл ингээд хайрлсан юм а гэдэг өнцгийг гаргаж ирээд за тэр бурхны сүр жавхлан гэдэг зүйл чинь загалмаа дээр байгаа. Тэр цуст тэр аимшигтай загалмаа дээр амиа өгсөн тэр загалмаа дээр чинь тэр бурхны тэр бидний гайхан бишрээд байгаа тэр зүйл чинь тэн дээр очиод биелсэн юм шүү. Тэгвэл бид нар яаж тэр загалмаас тэр амьдралынхаа сүр жавхлан утга учирыг олж аваад тэгээ загалмаагаа дараа нь үүрж амьдрна гэдэг чинь юу юм гэхээр яг бурхан хүмүүсийг хайрлаж байгаа шиг бид нар хүмүүсийг бас хайрлах гэж байгаа байхгүй. Бурханыг хайрлах. Тэр нь юу вэ гэхээр би энэ хүнд хамгийн сайныг нь өгмөр штэ би чамд хамгийн сайныг нь өгнө. Гэтэл хамгийн сайныг би юм бурхнаас л олж аавна. Христийн загалмаагаас л олж аавна гэдгийг би мэдээд байгаа хэрнээ энийгээ би чамд өгөхгүй бол чамайг хайрлаагүй гэсэн үг болж байгаа байхгүй хүн үнэхээр сайныг нь өөрөө олж аваад өөрөө итгээд сайхан одоо амьдралаа сайхан болгочиход тийм ч учраас өнөөдөр дэлхийд даяар маш олон хүмүүс илгээлтэнд явж энэ бурхны одоо тэр хүмүүсийг хайрлаж байгаа учраас энийг хийж байгаа байхгүй тэр сайн сайхан зүйлийг тэр агуу гайхамшигтай зүйлийг олж аваасаа тэр загалмайг тэр үнэхээр ямар гайхамшигтай зүйл болсон бэ гэдгийг мэдээсээ өөрөөр хэлбэл тэр хамгийн сайныг мэдүүлэхийн төлөө харин ингэж амьдрч чадах юм бол бид нар амьдралаа дэмий өрөхгүй чадна гэдэг үнцгийг 5 6 дугаар бүлэг дээр гаргаж өгөөд за тэгээд бид нар амьдралаа дэмий өрөх нь бол бид нар ингээд амралт зугаалаа, гай тухтай амьдрал, сайхан амьдрий Америк мөрөөдөл гэдэг юм уу ингэж юм амьдралаа дэмий өрөх юм байна. Тэгвэл бид нар энэ агуу зорилгын төлөө энэ хүмүүсийг бид нар бурхан дотор баяр хөөртэй, аз жаргалтай болгохын төлөө бид нар бодохгүй, сэтгэхгүй амьдрах юм бол энийг л амьсгалахгүй амьдрах юм бол бид нар амьдралаа дэмий өрнө гэхээр тэгэл энийг нөгөө яг орчуулж байгаа үедээ би бодоол би ингэж амьдарч чадчих. Би өнөөдөр найз нөхдөө гэр бүлийнхнийгаа би бурхан дотор аз жаргалтай баяр хөөртэй болгохын тулд тэр жинхэнэ аз жаргал баяр хөөргийг олоосоо гэж би
хүсэж би мөрөөдөж гэж байгаа байхгүй бүр амьдрахгүй л амьдралаа тэмээ үрнгээд хэлчихэр ч юм. Айгуу тийм хэцүү байдалд ороод нэрэл тэгээд бид нар нөгөө нэг заримдаа ингээд анх ёс тэтгээд явж байхад бид нар одоо сайн мэдээ тараа ч юм уу ингээд бид нар энийг нөгөө албан хүчээр ингээд айгуу хийх гэж оролдоод байдаг шүү дээ тий. Сайн мэдээ тараа гэд хэлцэн болохоор л ястаа байх гэж яваад байна гэлтэй ингээд айгуу зовоол. Тэг бүр энэ дээр юу гэж ингэж битсэн бэ гэхээр заримдаа бурханы одоо агуу зорилгын төлөө явж байгаа хүмүүс аз жаргалгүй байж бас болдог гэж байгаа байхгүй юу? Гэтэл заримдаа бурхан дотор аз жаргалтай байгаа хүмүүс заримдаа бурханыхаа агуу зорилгыг умартчих гад идэх тий. Гэтэл энэ хоёрыг бид нар яаж ингэж гоё баланслуулж амьдрах юм бэ? Тэгээд яг амьдралаа тэр дэмий өрөхгүй байх тэр энийг яаж баланслуулах вэ гэх тий. Гэтэл бид нар бурхан бид нарыг бурханы агуу зорилгын төлөө амар аз жаргалгүй амьдраасаа гэж хүсдэггүй. Тэгэх юм бол бас бид нар амьдралаа маш дэмий одоо өрөх болно. Тэр өтгөө бидний бурханаас олж авах тэр аз жаргал бид нар амар аимшигтай зовлон туулсан ч тий зовлонд байсан ч энэ аз жаргал хувиршгүй учраас хизээч хувирахгүйгээр байж ах нь одоо гол утга учир байна шүү дээ. Тэгээд гэтэл бид нар одоо юу гэдэг Христ үйлчлээ, чуулганд үйлчлээ заримдаа ингээд тэр бурхны агуу зорилгын төлөө хүмүүс сайн мэдээ тараана гэд явахаараа энэний төлөө ингээд амар аз жаргалгүй явах юм бол эн чинь бас л нөгөө бид нар бурхныхаа агуу зорилгыг сайн таньж мэдээгүй байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Гэтэл бид нар бурхан өөрт нь сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдраасаа гэж бүтээсэн шүү дээ. Тэгээ бид нар харин өөрөө энэ бурхнаасаа ийм сайхан аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг олж байгаа учраас хүмүүстийн сайхан зүйлийг өгье те. Хүмүүстийн сайхан зүйлийг мэдрүүлье гэж энэний төлөө л амьдрал амьсгалаа зориулж амьдраарэ. Тэгхийн бол ажил хийсэн ч те гэр бүлтэй болсон ч бид нар суулганд үйлчилсэн ч илгээлтэнд явсан ч яваагүй ч вэ те. Ерөөсөө бид нар заав сайн мэдээ тараагч хэрэл сайн мэдээ тарааж хэвчээ ш. Бидний амьдралын өдөр болгон хүмүүсийг бурхан дотор аз жаргалтай баяр хөөртэй байлгахын төлөө хүртэл бид нар яг сайн үс их нь хүртэл тийм л утга учиртай байхгүй. Христтэй хүмүүс дэлхийд даяар олон газар сайн үс хийж амьдардаг тий. Гэтэл тэр сайн үс хийгээд байгаа нь бурхан дотор хүмүүсийг аз жаргалтай болгох гээд бурхан гэдэг хүмүүсийг халамжилдаг шүү, хайрладаг шүү гэдгийг мэдрүүлэх гээ тий. Тэгээ сайн. Тэрнээс биш бид нар өөрсдөө агуу хүмүүс болох гээд ч юм уу нэг буян хийх гээд сайн үс хийж байгаа биш тий. Харин тийм. Тэгээд ингээ бодохоор нэрэл сайн мэдээ тараах маань хүртэл амьдралаа авч явах маань хүртэл ажил хөдөлмөрөө хийх маань хүртэл нэрээ ямар зорилгын төлөө байх ёстой вүлээ гэж бодохоор одоо энэ бидний ингээд одоо тэлнэ гэх юм уу те зүр сэтгэллээч тэлхээсээр аргагүй юм байна, амьдралаач тэлхээсээр аргагүй юм байна. Гэхдээ амьдралаа тэлнэ гэхээр л нэг агуу юм хийх гээд байгаа даа болно ш. Бидний өдөр тутмын амьдралд бид нар эргэн тойрныхоо хүмүүст те тэр бурхны аз жаргал баяр хөөргийг өгөх юмсан гэж бодож хүсэж мөрөөдөж амьдрах юм бол бид нар амьдралаа дэмий өрөхгүй амьдрч чаднаа. Эний төлөө амьсгалаа, амьдраа гэж хэлж байгаа болохоор гээд энэ одоо номын хон бүлгөөд үргэлжлээд амьдралын тэр нөгөө амьдралаа өрөх нь юм байна. Тэгвэл өрөхгүй байхын төлөө юм байна. Яаж өрөхгүй байх юм бэ? Айгуу гоё гаргаж ирээд ингээд энэ ном маань тэгээд номын маань 7 дугаар бүлэг, 8 дугаар бүлэг бол тэр чигээрээ бүр ажил хөдөлмөрийн тухайгаа. Хүн анги ажил хөдөлмөрөө өглөөний 9 цагаас оройн 6 цагийн хооронд яаж Христийн үрмжлэн амьдрах вэ гэдэг бүлэг байгаа тийм. Заримдаа бид нар ажил хөдөлмөр хийхдээ хүртэл амьдралаа дэмий өрөх гэдэг амсангадад идэх штеп. Йоо энэ ажил дээрээс та хамаг цагаа барж байна гэл тийм. Энийн оронд гоё чуулган дээр байхаараа явж явах юмсан тий. Яг мэдээж чуулгандаа үйлчлэх нь буруу гэсэн үг багтахын биш. Гэхдээ бидний ажил хөдөлмөр хүртэл яавал утга учиртай, үнцэнтэй Христийг алдаршуулах үс байх юм бэ гэдгийг тэр 8 дугаар бүлэг дээр бүр амар дэлгэрэнгүй бүр 1 2 3 4 гээд ингээд дараалж байгаа. 1-р тэнгэрээ, 2-р тэнгэрээ, 3-р тэнгэрээ бүр заагаад өгсөн. Тэгээд бас манай гэрэлт апп дээр яг энэ 8 дугаар бүлгээр хийсэн бас юу вершн дээр манай байгууллагын ихтгэл бай ажил гэдэг бас үйлчлэлтэй хамтраад бид нар юу вершн дээр юм нөгөө төлөвлөгөөнүүд оруулдаг байхгүй яг 8 дугаар бүлгээс бас бид нар одоо тастаж аваад гэх юм уу те яг ажил хөдөлмөрөө хүн яаж хийх ёстой юм бэ гэдэг тийм
чимээгүй цагийн төлөвлөгөөнүүд хүрт бид нар болгоод ингээд үнгүү бас ингэж орсон байгаа. Би сая зүгээр бодож илаа. Тэгээ бид нар нөгөө нэг амьдралын утга учир бидний хамгийн чухал зүйлийг бид нар ингээ олцоод байгаа шүү дээ. Олцоод байгаа. За би ийм зорилгын төлөө амьдрах хэрэгтэй байна. Би миний өөрөө байгаа шалтгаан маань Бурхныг алдаршуулах юм байна. Тэгвэл би хэрхэн алдаршуулж амьдрах юм бэ? Яаж амьдрах юм бэ гэдгийг энэ ном маань ингээ маш сайхан дэлгэрэнгүй тайлбарлаад өгч байгаа тий. Тэгэхээр бид нар амьдралын маш өөр талбарууд дээр бид нар үйлчлдэг, бид нар ажилладаг тий. Зарим нь чуулганд үйлчлдэг, зарим нь нийгэмдэр ажилладаг, одоо илгээлтэнд явдаг гэх маш олон зүйлсүүд байгаа. Гэхдээ энэ бүгдээрээ одоо түрүүнд тайлсан шүү дээ. Бас бүгд аж жаргалтай байдгүй маа, бас аж жаргалгүйч байж болдгиймаа гэдэлсэн тий. Тэгэхээр энэ бүх зүйл донд хүн яг юм нэг хэмээн бид нар хүн учраас янз бүрийн мэдрэмж авдаг, магадгүй махамын маань ядардаг гэлгээл маш олон зүйлс болдог штеп. Тэрийг ч гэсэн ингээд энэ ном гоё тайлбарлаж өгсөн юм санагцсан. Би нөө ингээд эргүүлээд харж хахад сайн унтаж амар гэдэг тэр хэсэг байсан байхгүй юу. Тэнгүүд тэрийг маань хүртэл ингээд бид нар хамралтаа яаж зохицуулах юм, бид нар ажиллаа яаж зохицуулах юм, бид нар үйлчлэл бурхантай харилцаагаа яах юм гэдэг ч юм уу. Маш олон талаас нь гоё тайлбарлаж өгсөн санагцсан. Тэгэхээр сонсогчд маань ч гэсэн ингээ цаашаа үргэлжлүүлээд бүр энэ номны хууц бүрийг үг бүрийг гоё нандинаад тэмдэглээд те амьдралдаа гоё хэрэгжүүлж болох үгүй юм. Маш гоё чухал байгаад байгаа. Тэгвэл танд яг одоо сонсож байгаа сонсогчд маань эсвэл магадгүй надад ч юм уу зөвлөгөө гэх юм уу. За энэ номноос яг чи энийг аваад ажил дээрээ хэрэгжүүлээрэй гэдэг ч юм. Яг тийм зөвлөгөө байна уу танд? Одоо чинь би бол үйлчлээд явж байгаа те үйлчлэлийн талбар дээр ингээ бурханд бүтэн цагаар үйлчлээд явж байгаа. Тэгэхээр яг энэ үйлчлэлийн магадгүй талбар дээр танд зөвлөх ч юм уу эсвэл тэгээ ер нь ингээ нийтэд нь бид нар бүгдээрээ л одоо энэ зорилгын төлөө амьдарч байгаа учраас энэ дээр яг нэг тийм топ зөвлөгөө гэдэг ч юм уу те. Яг одоо хамгийн түрүүнд чи энийг хэрэгжүүлээд үзээрэй гэдэг тийм зүйлийн ном дээрээс зөвлөвөл. Тий. Миний санаанд одоо хамгийн одоо ялангуяа орчуулж авах үед ч юм уу энэ номоо уншиж авах үед хамгийн их одоо санаанд бууж үлдсэн хэсгүүд гэх юм уу. Ялангуяа 7 дугаар одоо ингээд 5 дугаар бүлэг 6 дугаар бүлэг дээр ингээд залмаа сүрж авлан залмаагаа үрж амьдрах. Тэгээ амьдралаа одоо димээ үрснээс амьдралаа эрсдэлтэй амьдрсан дээр ч юм уу те. Нэлээд ширүүн ингээ бүлгүүд ингээд явж хагаад 7 дугаар бүлэг дээр ер нь бүр тэр нь оргилдоо одоо тулаад гэх юм уу те. Бид нар чинь дайн тулааны үед амьдарч байгаа гэдгээ сайн санах хэрэгтэй. Тэр дайн нь юу гэхээр бидний бодит дайныг хэлээ. Бид нар сүнслэг дайнд амьдарч байгаа гэдгийг угаасаа биднэрт хэлсэн. Сүнслэг те ийм тулаан донд бид нар амьдарч байгаа. Энэ тулаанд бид нар өдөр болгон цэрэг шиг бэлэн байх хэвээр. Би одоо юу гэдэг амарч залхуурж ингэж хэвтэх цаг үнэндээ бид нарт байхгүй. Мэдээж хүнд одоо өвдөж зовох, гэр бүлтэй болоо тий олон юмнаас жоохон одоо хүүхэд ялахнараа авах үед ч юм уу эсвэл дөнгөж одоо шалгалт шүүлэг гэл тий олон юм дээр ингэж явж байгаа үе мэдээж байна тий. Гэхдээ бид нар нөгөө аз жаргал баяр хөөргийг өдөр болгон их эзнээсээ бурхнаас тэр заалмаагаас олж аваад энийгээ бид нар эргэн тойрныхоо хүмүүст гоё мэдрүүлээ гэх юм бол өөр ирэхгүй л өөр хүн болох юм байна гэдгээ яг ухаарсан. Тэгвэл би үнэхээр амар тайван би одоо юу гэдэг библиэр үнэхээр оюун санаагаа шинчлээд амьдрыг гэвэл одоо Библи бид нэр ариун сүнсний үр жимсний тухай ярьдаг штеп. Ариун сүнсний үр жимс бол амар тайван байдал юм аа. Хайр, бие заграх. Тэ энэ чадваруудыг өгдөг юм аа гэд. Тэгвэл бид нарын үнэхээр амьдралд энэ ариун сүнсний үр жимсүүдийг гаргахын төлөө би тэ ингээ ядж л одоо энэ ялангуяа Улаанбаатар шиг стресстэй орчинд амьдарч байгаа үедээ би тэгвэл бурхны амар тайвнаар зүрстэглээ захируулж амьдрах тухай айгүйх боддог хгүй. Тэгээд бодохоор яг энэ ном дээр бичсэн зүйлсүүдийг айгүйх боддог гэсэн. Тэгээд тэгвэл бид нар амар тайвнаар өөрийгөө захируулж амьдрая л да тий. Тэгээд тэр амар тайвнаа бид нар бусдад бас түгээе. Эргэн тойрондоо түгээе. Тэр дэлгүүрийн худалдагч энэ зам дээр бухимдж байгаа хүмүүст тий. Тэгээд бид нараас ямар энэ хүнийг л ондоо байна да. Энэ хүн яагаад тийм амар амгалан тийм жаргалтай байгаа юм бол байж чадж байгаа юм бол гэж хүн бодвол бид нар сайн мэдэн ярих боломжтой болно гэд бүр бичсэн байгаа байхгүй. Тэгээ бид нар ялангуяа нөгөө 8 дугаар бүлэг дээр ажил хөдөлмөр хийх тэр нөгөө бүлэг дээр бид нар өглөөний 9 цагаас оройны 6 цаг хүртэл Христийг өргөмжилж амьдрна гэдэг байгаа шүү дээ. Мэдээж бид нар Христийг өргөмжилж амьдрна гэдэг нь өөрөө бид нар Бурханы дуурайж амьдрна гэсэн үг. Бидний бурхан өөрөө ажилсаг, хичээнгүй,
уран бүтээлч те төгс бурхан юм а гэж хэлж байгаа л. За тэгэл миний бүр хамгийн тэр орчуулсан нөгөө хэсэг дээр бүр нэлээ одоо шүлгэлж бүр орчуулмаар байсан юм байна. Ингээд нөгөө нэг уралсан хувцс мань өөгүй, өгсөрсөн сан маань тусаалгүй гэдэг бүр хийсэн хоол маань амттай. Яагаад тэгэхээр бидний ажил хөдөлмөрөө бүр тэгж бүр хамгийн сайнаараа хийх хэрэгтэй гэдэг хэлж байгаа байхгүй. Тэр нь яагаад тэгэхээр бидний бурхан өөрөө тийм энэ гайхамшигтай хорооллыг яаж бүтээсэн байгааг нь л харахад те өөрөө тийм бүтээлч, ажилч, хөдөлмөрч одоо юу гэдэг төгс бүхнийг маш одоо сайнаараа хийхийг хичээдэг ийм бүтээлч бурхан. Тэгэхээр бид нар бурханаа ажил хөдөлмөр дээр дуурайх хэрэгтэй. Ингээд хийж байгаа ямар ч ажил хийсэн хамт бид нар хамгийн сайнаараа хийх хэрэгтэй. Хамгийн тэ бүтээлч хийх хэрэгтэй. Зүгээр нэг одоо урсгалаараа явахаас илүү яаж гоё энийг сайжруулах вэ, бүтээх вэ, хийх вэ гэж тэ. Яагаад гэвэл бидний бурхан ч өөрөө тийм бурхан юм а гэд. За нэгдүгээр тэг тэр нөгөө 8 дугаар дээр хэлсэн зөвлөгөө нь бол яг ийм байсан. Ингээд яг энэ үнэхээр бурханаа өөртөө дуурайж ажил хөдөлмөрлөө хийгээрээ ажил тэзээч бүү залхууралт автаараа ер нь залхууруул амьдралаа тийм өөрийн шүү гэх юм. Одоо залхуурж ингэж хэвтэх боломж бид нарын амьдралд байхгүй. Хүн угаасаа ажил хөдөлмөрийн тэгээд надад нэр хамгийн нэг таалагдсан юм юу гэхээр хүн угаасаа ажил хөдөлмөрийн төлөө бүтээгдсэн гэд. Нэрэл бодсон чинь Адам Ева хоёр анх эдийн цэцэрлэгийг одоо арчилж тий халамжилж байхаар тэр нь ажилтай байсан шүү дээ тий. Тэгээд эдийн цэцэрлэг гэл одоо хэлж байгаа болохоос ер нь энэ хорвоо дэлхийн ертөнцийг сайжруулж, арчилж, халамжилж ийм ажил одоо хийхээр хүн бүтээгдсэн мэн өөрөлд ажил хөдөлмөрийн төлөө хүн зоригтой бүтээгдсэн тийм. Бид нар ингээд хойш суугаад залхуурж байх юм бол тэр зорилгын төлөө бас амьдрахгүй байгаа гэсэн үг болж байгаа байхгүй юу. Тийм учраас тэр одоо юу гэдэг зорилгоо ажил хөдөлмөр гэдэг чинь огт хараал биш шүү. Энэ харин ч бидний зорилго байсан шүү гэдгийг сайн нэгдүгээрт ойлгож авах нь. Хоёрдугаарт тэгвэл одоо бид нар дэлхийн ажил хөдөлмөр гэж заримдаа хүмүүс илүү нөгөө буруу ярих гэдэг чинь дэлхийн ажил хөдөлмөр гэж байхгүй. Бид нар ажил хөдөлмөр угаасаа л хүн хийх хэрэгтэй тийм. Сүмдээж үйлчлэх ёстой, ажил хөдөлмөрөө хийх ёстой. Илгээлт үнэхээр бурхан дуудсан бол илгээлтэнд яв те. Энэ харин ч ажил хийж байгаа хүмүүс нь илгээлтэнд явж байгаа хүмүүсээ дэмж те. Энэний төлөө ажиллаа хий. Энэний боломжтой байлгахын төлөө мөнгө төгрөгөө олоо те. Энийгээ зөв захиран зарцуулаад ингэж бай. За энэ нөгөө нэг яг нандар бүлэг дээр энэ зөвлөгөөнүүдийг ярьчаад тэгээд харин ажил хөдөлмөрийг дараа нь юу гэж тайлбарсан байдаг вэ гэхээр ажил гэдэг бол одоо хүн ер нь сайн мэдээг ингээд нөгөө нэг үзэсгэлэнтэй эмэгтэй гэж төсөөлье тий. Сайн мэдээ бол үзэсгэлэнтэй эмэгтэй юм аа. Тэгвэл ажил хөдөлмөр бол энэ эмэгтэйн одоо эмэг зүйлт гоё чимэглэл нь гоё сайхан хувцсан юм байна л да. Тийм юм шүү. Тийм учраас бид нар ажил хөдөлмөрөө хийх муу хийх юм бол нөгөө гой сайхан эмэгтэйд муухай хувцс өмсүүлж байгаатай адилхан л гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бидний ажил хөдөлмөр нөгөө сайн мэдээг чинь гоё чимэглэж харуулж авах тэр одоо гоё хувцас тэр зүйлт тэр юм а. Тийм учраас бид нар тэгж бодоод ажиллаа ингээд тэр сайхан эмэгтэйд сайхан л хувцс өмсүүлээ л та тий гоё чимэглэл эмэг зүйлхий л та. Тэгвэл ажиллаа бүр тийм гоё гялалцсан сайхан их нэ. Гэтэл бид нар тэр эмэгтэй нь байхгүйгээр дан сайхан гоё хувцас эмэг зүйлтэй бол бас эн чинь айгу утгагүй хоосон зүйл байгаа зү тий. Тийм учраас бид нарын ажил хөдөлмөрөө бид нар гоё сайхан хийн. Дээрс нь сайн мэдээг хэрвээ бид нар нэг байгууллагатай үнэхээр сайн ажил хийгээд ихтэй өөрийгөө огт хэрэгтдэг хүн гэж ярихгүй хамт ажиллаж байгаа хүмүүстэй сайн мэдээ ярихгүй бол энэ бас бурхныг алдаршуулж чадахгүй шүү тий. Нөгөө эмэгтэйг нь байхгүй болгочихж байгаа байхгүй. Тийм учраас тэр эмэгтэйнч тэр гоё сайхан хувцс чимэглэн ч аль нь ч ингээ бидний амьдралд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг одоо сүмч болгоныг христийн одоо бэр гэсэн байдаг штэ тий. Тэгээ яг сүд бүсгүй. Тэр гоё ингээд сүд бүсгүйг нь маш сайхан гоё байлгах хэрэгтэй. Ажил хөдөлмөрөө сайхан хийх хэрэгтэй. Дээрээс нь бид нар ажил хөдөлмөрөө сайн хийгээд сайн нэр хүндтэй сайн тий өөсөөгөө сайн ажилтвэ. Хажуугаар нь бид нар итгэгч гэдгээсээ ичгүй сайн мэдээг ярьдаг. Хүмүүст ойлгуулдаг. Тэр амар тайвнаа түрүүн ярьсан нөгөө амар тайвнаа
хүмүүст ингэж түгээдэг тийм хүмүүс байж ажиллаж хөдөлмөрлөж чадах юм бол бид нар өглөөний 8 цагаас оройн 9 цаг биш оройн 5 цаг хүртэл Христийг өрөмжилж амьдралаа дэмий өрөхгүй ажиллаж хөдөлмөрлөж үнд ажиллаа дэмий өрөхгүй байж чадна шүү ажлаа үн цэнтэй байлгаж чадна шүү гэж тэр одоо юу гэдэг надад тийм учраас тэр 8 дугаар бүлгийг би өөр дахин айгүй унших дуртай. Ингээ байнга ингээ санаад за юу илээ юу гэж бичсэн бэлээ тэгээ өөрөө л зүгээр би юу гэж хэлмээр вэ гэхээр энэхээр юм Пастор Джон Пайперын бичсэн юу ямар ч ном айгүй их тийм нөгөө мүлжүүртэй номнууд дахин уншдаг мүлжөөл юмар юу илээ гэл тэгээ одоо ингээд нэг бүлгийн тухай ингээд ярьсан чи тэр бүлэг дээр бичсэн бүх утга санааг ярих айгүй боломжгүй байгаа байхгүй. Нэг бүлэгэн дээр хүртэл айгүй олон утга санааг бичсэн. Айгүй олон гой өнцгүүдээ гаргаад бичсэн. Тэгээ тэрийг ингээд бүтнээр нь ярих ч айгүй бас хэцүү алийг орхичих үедээ гэж бүр бодмоор. Тэгэхээр энийг үнэхээр хүн өөрөө гоё сонсоод уншаад тэгээд нөгөө ширээнийхаа номыг болгодог ч юм уу Тэгээд үнэхээр надад нэг одоо яг манад энэ номнуудыг аудио болгож байгаа яг итгэгч яг хараахан болж амжаагүй бас дуу оруулагч хоол уншиж тэр юу гэж хэлсэн бэ гэхээр миний санаанаас ерөөсөө гарахгүй байгаа байхгүй. Одоо юу гэдэг яг ийм христтгэлийн ялангуяа ийм Пастор Джон Пайперийн R.C. Sproul-ийн ч гэдэг юм уу энэ номнуудыг уншихаар ер нь яг амар сонгодог уран зохиолуудыг уншихаар сонгодог уран зохиол байдаг тэрийг ингээ ойлгоод тэр тухайн номны одоо сүнс гэдэг юм ойлгоод гэтэл яг ийм христтгэлийн номнуудыг уншихаар эн чинь зүгээр Библи байд юм байна. Библийг л яриад байт юм байна. Энэ дээр ийм номнууд дээр Бурхан нэгдүгээр зохиолч нь хоёрдугаарт явж идэм байна Энэ зохиолч бол ерөөсөө яг Бурханы үгийг л биднэрт яаж сайхан зөвөр гоёор ойлгуулах вэ гэж одоо бодоод бичсэн л номнууд байдаг болохоор христтгэлийн номнууд чинь үнэхээр гоё байд юм байна. Ингээ Библийг ингээд хүн илүү ойлгоход хэрэгтэй байна гэд бүр яг харах итгэж болж амжаагүй хүртэл тэр номыг уншаад олж харж байгаа байхгүй тэгээд тэр үгийг сонсоод надад нэрээ вау тийм биш нэрээ тийм байна бид нар ингээд энэ зохиолчийн санаа гэж ярихаасаа илүү энэ зохиолч маань Бурханы санааг биднэрт ойлгуулах гэж хичээж байгаа. Учираас бид нар үнэхээр юм христтгэлийн номнуудыг унших нь зүйтэй байнга уншиж ивэл бид нар тэгэхээр тэр гаж сургаалаас сэргийлж чадна. Дээрэс нь бидний итгэл одоо түрүүн ярьсан ялангуяа тэр амьдралын утга учираа олж хүн өөрөө олж нээх гэдэг юм чи өөр аягүй чухал байгаа байхгүй зөвхөн хүнийг сонсохоосоо илүү яг уншаад өөрөө судлаад Бурхны үгийг уншаад судлаад ингээд нөгөө амьдралынхаа утга учирыг ойлгоод нүдэн нээгдэнэ гэдэг шиг тэр объектив үнэн нөгөө Библиэс нөгөө объектив үннийг үнэхээр вау гэж ингэж харна гэдэг чи өөрөө маш гоё зүйл байд юм бэ шүү гэдгийг одоо би илүү их одоо яг энэ паблишингийн салбарт ажиллаад номтой илүү ойр ажиллах үедээ энийг одоо илүү ойлгож байгаа гэх юм уу тэгээ энийг бас хүмүүст ингээд гоё ярих юмсан гэж бодсон. Тэгээд өнөөдөр энэ подкастыг гоё хамтарч хийгээд ном энэ гоё дуртай номныхон тухай ярилцж байгаадаа би үнэхээр баяртай байна. Тэгэлгүй ах уу. Тэгээд өнөөдөр бас сонсож байгаа хүмүүс бодож байгаа бах тий. Өнөөдөр би нэр амьдралаа юунд зориулж байгаа юм болоо? Би яадаг үлээ гэл магадгүй та нөгөө өөрөө орчуулж явахдаа бодсон гэдэг шиг яг сонсож байхдаа сонсогч нар маань бас үзэгчид маань бодсон байх гэж бодож байна. Тэгээ би ч гэсэн бас бодож илаа. Би тэгэхээр ер нь бол бидний бодох, тунгаах, шийдэх ёстой тий. Магадгүй амьдралынхаа тэр талбаруудад өөрчлөлт хийх ёстой ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд биднэрт байгаах гэж бодож байна. Тэгээд зохиолчийн маань нэг энэ бүлэг баг шиг байсан. Ингэж байгаа хгүй миний залбирал. Амьдралынхаа сүүлийн мөчөд хинч би амьдралаа дэмий үрчглээ гэж хэлэхгүй байх болтугай гэсэн юм. Одоо зохиогч юм залбирал байгаа хгүй тий. Тэгэхээр яг энэ залбирлыг яг одоо сонсож байгаа хүмүүстээ бас гоё өрөөмөр байна. Сонсож байгаа хүн нэг бүр амьдралаа битгий бүрээсээ тий яг чухал яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж амьдраасаа гэж
Тэгээд чиний нөгөө түрүүний хэлснээр хүн амьдралынхаа аль ч үед явж хийж болно тийм. Тэтгэвртэй гарцсан ч байж болно. Яг эд үр хөвгтөө өсгөөд явж хийж болно. Дөнгөж ажил амьдралын гараагаа эхлээ явж хийж болно. Аль ч гараа дээр байсан гэсэн амьдралаа дэмий өрөхгүй байх боломж байсаар л байгаа шүү тий. Тэгээ хин ч амьдралынхаа бүр эц тулж очичоод хайрын амьдрал нь ингэж хэлэхгүй байх болтугай. Амин тий. Тэглэх яах вэ? Тэгээд өнөөдөр бас амьдралдаа хэрэгжүүлэх маш олон хэрэгжүүлэлтүүдийг сонсогч үзэгчид маань сонссон байх гэж бодож байна. Тэгээд үнэхээр та амьдралдаа өнөөдрийн энийг сонсоод амьдралдаа нэг хэрэгжүүлэх зүйл магадгүй нэг ойлголтыг ойлгож авсан бол одоо тэр чинь л бидний одоо хийж байгаа зорилго маань биелж байгаа гэсэн үг. Тэгэхээр бас үргэлжлүүлээд энэ талаар улам илүү судалмаар байгаа. Тэр ойлголтуудыг үнэхээр энэ одоо мүлжүүртэй ном гэдэг байгаа шүү дээ. Энийг үргэлжлүүлэх гой судлахыг хүсэж ивэл гэрэл тафаас биетэр болон бас цахимаар худалдаа аваад унших боломжтой байгаа тий. Гэрэл тайпад яг энэ ном маань аудиогоор бас орсон байгаа. Сонсгоор орсон ба цахимаар байгаа. Хэвлсэн хувилбараар бас дэлгүүрүүдээс авч болно. Тэгээд Бурхны гой төлөвлөсөн тэр төлөвлөгөө, Бурхны бүтээлүүд бүгдээрээ зорилгоо олоосой. Тэр амьдралын утга учраа гой олоод яг түүнийхээ дагуу өөрийнхөө байгаа талбар дээрээ байгаа газраа Бурхныг алдаршуулж өөрөө бас сэтгэл хангалуун амар тайван аз жаргалтайгаар гоё амьдраасаа амьдралаа битгий бүүрээсээ гэж амьдралаа бүүрээсээ тэгээд гэж та бүхнийгээ өрөөхийг хүсэж байна. Тэгээд өнөөдрийн дугаарыг сонсон танд баярлалаа. Тэгээд бид Мирагийн номын тайврын эхний номоор амьдралаа бүүр ном та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд бид үргэлжлүүлэн гэрэл тафтайгаа хамтран гайхалтай номуудыг Христ итгэлийн номуудыг та бүхэндээ хуваалцаар байх болно. Та бид бүхний дэмжиж лайклж, дэмжиж цааш нь бас шеэрлээд түгээж өгөөрэй. Сонсохыг хүссэн хэн нэгэндээ таас хуваалцаарай гэж уриалмаар байна. Тэгээд тэгснээр бид бас цааш-цаашдаа хийх урам орж өөр олон гоё номуудыг мүлжиж та бүхэндээ бас зах цухаас нь хуваалцах болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсан мөн ирж бидэнд цаг хугацаагаа зориулаад орчуулсан энэ нандин бас хүүхэд шиг байгаа шүү дээ. Маш их цаг хугацааг зориулж орчуулсан учраас энэ талаараа бас гоё бид нартэй нээлттэй хуваалцаад гоё ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд бүтээрийн яриа бас өгөөчтэй байсан бах. Ямар нэгэн зүйлийг хүмүүст ойлгуулсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та амьдралдаа заавал нэг зүйлийг барьж аваад хэрэгжүүлээрээ бас амьдралынхаа утга учир зорилгыг олоод түүнийхөө төлөө явсаар байгаарай гэж урамшуулъя. За баярлалаа. За баярлалаа. Хамтдаа сонсогч танд баярлалаа. Зарим номыг амталж, заримыг нь залгиж, заримыг нь зажилж, шингээж авах хэрэгтэй. Фрэнсис Бэйкон. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тайвар.